За сайн байцгаана уу Жودиологи подкастын сонсогчдоо. За бид та бүхэнд өнөөдөр нэгэн тусгай дугаараа хүрэхэд бэлэн болсон байна. За энэхүү дугаар маань бол үндсэн хуулийн цэцгийн дүгнэлттэй холбоотой. За тодорхойлбол өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдөр үндсэн хуулийн цэцээс 3 дугаартай тогтоолыг танилцуулсан. За энэхүү тогтоол маань бол үндсэн хуулийн цэцгийн өмнө гарч исэн шийдвэрийг дахин сэргээсэн эсэх тухай маргаантай холбоотой байгаа. За тэгээ энэ дугаарыг манай Мега маань өнөөдөр танилцуулахаар бэлтгэсэн байгаа. За Жودиологи подкаст маань өмнө бол Мэрсэр бас үндсэн хуулийн цэцгийн зарим шийдвэрүүдийг ярьжсэн ийм дугаарууд хийжсэн. За тэгээд ер нь үндсэн хуулийн цэцгийн шийдвэр маань одоо улс төр нийгэм эдийн засгийн бас өндөр үр нөлөөтэй гэх юм уу те ийм шийдвэрүүд үндсэн хуулийн цэцээр гардаг учраас бид бол одоо цаашдаа үндсэн хуулийн цэцгийн шийдвэр гарах болгонд боломжтой байх юм бол тухаас нэг дугаар хийгээд явъя гэж ингэж ярилцаад байгаа. Тэгэхээр та бүхэн маань бидний үндсэн хуулийн цэцгийн шийдвэр ярих энэ дугааруудтай маань бас ойрхон байгаарэ. За тэгээ ийм дугааруудаа бид нар хийхдээ одоо юу гэдэг хин ямар байр суурьтай байна, олон нийт юу гэж үзэж чинь гэдэг юм уу те энэ шийдвэрийн улмаас ямар үр нөлөө гарах уу гэдгийг одоо юу гэдэг өөрсдийн энэ үзэл бодлыг оролцуулж ярина гэхээсээ илүүтэйгээр үндсэндээ тэр үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт тогтоол гарсны бичгээр гарсны дараа те тэнд юу н одоо иргэн ямар мэдээлэл гаргасан эргээд улсын хурлын итгэмжлэн төлөөлөгч ямар хариу тайлбар өгсөн ч гэдэг юм уу те тэгээд тухайлсан тэр шинжээч одоо томилогдсон байх юм бол тэр шинжээч ямар дүгнэлт гаргах ч уу. За тэгээд үндсэн хуулийн цэц үнд үндэслээд ямар шийдвэр гаргасан бэ гэдэг тэр үндслүүдийг нь яг нөгөө бичгээр гарсан тэр одоо шийдвэр тогтоол дээр нь одоо бичигдсэн байдлаар танилцуулъя гэж бодсон юм аа. Тэр нь илүү одоо юу гэдэг одоо хараад бусаарч гэх юм уу те. Тэгэхгүй бол одоо нийгмийн сүлжээнд ч гэдэг юм уу одоо хэвлэл мэдээллийн байгууллагууд бол мэдээж ийм янз янзын байр сууриас бичиж байгаа учраас тэднээс одоо арай тийм өөр байдлаар ер нь яг үндсэн тэр их сурвалж дээр нь юугээд бичиж вэ гэдэг байдлаар ярих нь илүү бас хүмүүст ач холбогдолтой байх болов уу гэж бодоод ингэж бас ярилцаад байгаа. За тэгээд одоо энэ удаагийн маргаан руугаа орцгоё. Энэ маргааныхаа хэдүүлээ агуулгыг нь харах юм бол яг ийм шин одоо кейс гэх юм уу те үндсэн хуулийн цэцээр шийдвэрлэж байгаа гэхээсээ илүү одоо өмнө үндсэн хуулийн цэцээс гарсан шийдвэрийн дагуу хүчингү болсон хуулийн заалтыг одоо сая агуулгаар нь дахиад сэргээсэн юм уу үгүй юм уу гэдгийг шийдвэрлсэн ийм маргаан байгаа шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ логикийн хувьд одоо энэ маргаанаа ярихаасаа өмнө одоо тэр өмнө шийдвэрлэгдсэн маргааныг нь ярих нь бол зайлшгүй байгаамаа. За тэгэхээр 2016 оны маргаантай хэдүүлээ танилццгаая. За 2016 онд болвол шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль гэдэг нэртэй хууль бол хүчин төгөлдөр үйлчилж исэн. За энэ хуулиар бол шүүгчид ер нь ямар шаардлага тавих юм бэ? Шүүгч ямар бүрийн эрхтэй байх юм? За шүүгчийн дээр хараад бус байдлыг нь хэрхэн хангах юм ч гэдэг юм уу те. Иймэрхүү харилцааг зохицуулсан хууль бол хүчин төгөлдөр үйлчилж исэн. За энэ харилцааг бол одоо болохоор шүүхийн тухай хууль гэдэг нэртэй хуулиар одоо ингээ 2021 оноос хойш үргэлжлүүлээд энэ харилцааг зохицуулаад явж байгаа гэх юм уу те. За тэгэхээр 2016 онд одоо иргэн бол үндсэн хуулийн цэцэд дараагийн агуулгаар мэдээлэл гаргасан. За ингэхдээ Монгол улсын үндсэн хуулийн 51-ийн 2 дахь хэсэгт болохоор улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчийг улсын дэд шүүхээс санал болгосноор гишүүдийн дотроос 6 жилийн хугацаагаар ерөнхийлөгч томилно гэж ийм заалт байна. За гэтэл шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15-ын 3 дахь хэсэгт улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчийг улсын дэд шүүхийн санал болгосноор шүүгчдийн дотроос ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар нэг удаа томилно гэдэг ийм одоо заалт орчжээ. За тэгэхээр Монгол улсын үндсэн хуулийг ер нь ингээд заалтуудыг нь аваад үзэх юм бол Монгол улсын ерөнхийлөгч болон үндсэн хуулийн цэцгийн дарга нарт бол үндсэн хуулиар дахин томилогдох болон сонгогдох давтамж хязгаарыг нь бол яг ингэж тодорхой зааж өгсөн байдаг юм байна. За харин бусад албан тушаалтанд бол энэ хязгаарлалт хамаарлахгүй байна гэж ингэж хэлдэг. За тэгэхээр үндсэн хуульд ингээд 6 жилийн хугацаагаар ерөнхийлөгч томилно гэд ингээд заасан одоо дахин томилогдох сонгогдох боломж дээр нь хязгаарлалт тавиагүй байтал шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиараа нэг удаа томилно гэд ингээд хязгаарлалсан байгаа ч өөрөө үндсэн хуулийн 51-2-ыг зөрчсөн байна гэж ийм иргэн бол мэдээлэл гаргасан. За тэгээ энэ мэдээллийнхаа үндслэлээр бол үндсэн хуулийн цэцэд одоо тухайн үед буюу 2016 онд шийдвэрлэгдсэн нэгэн маргааныг бас одоо юу гэдэг иш татаж гэх юм уу те одоо тайлбарласан. За энэ маргаан нь юу вэ гэхээр
үндсэн хуулийн цэцгийн одоо гишүүний бас томилгоотой холбоотой. За Монгол Улсын үндсэн хуулийн 65-ийн 1 дээр бол юу гэж заасан бэ гэхээр за үндсэн хуулийн цэц 9 гишүүнээс бүрдэн. За тэдгэрийг бол одоо энэ газраас санал болгосноор улсын хурал 6 жилийн хугацаагаар томилно гэж ингэж заасан байдаг. За мөн одоо төстэй нөхцөл байдлыг нь хэлэх юм бол 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ч гэдэг юм уу одоо дахиж томилогдохгүй шүүч гэдэг юм уу ийм нэрвчсэн зохицуулт бол үндсэн хууль байхгүй 6 жилийн хугацаагаар томилно гэдээ ингэж заасан. За гэтэл үндсэн хуулийн цэцгийн тухай хуульд бол нэмэлт өөрчлөлт оруулахдаа тухайн үед 2016 онд юугээд оруулсан бэ гэхэд тэгэхээр цэцгийн гишүүнийг нэг удаа удилруулж томилж болно гэд ингээд оруулснаа нь өөрөө энэ үндсэн хуулийн 65-ийн 1-т заасныг бас одоо тий ганцхан удаа л удилруулж томилж болно гэд ингээд хязгаарлалсан байна гэдэг ийм одоо үндсэн хуулиас давсан хязгаарлалтыг үндсэн хуулийн цэцгийн тухай хуульд оруулсан байна гэдэг ийм бас одоо шийдвэр үндсэн хуулийн цэцээс гарч исэн. Тэгэхээр иргэн юу гэж хэлээд байна вэ гэхэд тэгэхээр та бүхний шийдвэрлэлсэн маргаантай чинь яг ижилхэн төстэй ийм маргаан болж таарч байна тий энэ кейс бол тийм учраас өөрөөр хэлэх юм бол энэ шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15-ын 3-т улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчийг 6 жилийн хугацаатай нэг удаа томилно гэсэн заалт нь өөрөө үндсэн хуулийн тэр 51-ийн 2 заасан заалтыг зөрчсөн байна гэж ийм одоо үндслэлээр иргэн маргасан гэсэн үг юм. За тэгээд тухайн үед бол улсын хурлын итгэмжсэн төлөөлөгчөөр одоо томилогдож оролцсон одоо гишүүн болвол ямар одоо тайлбарыг өгсөн бэ гэд тэгэхээр Монгол үндсэн хуулийн тэр 51-ийн 2 дахь хэсгээ хэдүүлээ хараад үзье. Энд бол улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчийг улсын дэд шүүхийн санал болгосноор гишүүдийнхэн дотроос 6 жилийн хугацаагаар ерөнхийлөгч томилно буюу тэгээ нөгөө улируулан томилох хэсэг тухайн асуудлыг болвол үндсэн хуульд ерөөсөө тусгалаа олоогүй байна. За тэгэхээр үндсэн хуулийн энэ дээрх заалтын агуулгын хүрээнд нь багтаагаад одоо хууль тогтоогчийн зүгээс тэ өөрсдийнхөө бүр эрхийн хүрээнд шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг бол батлахдаа энийг нь бол илүү наривчлаад тэ нэг удаа томилно гэж ингэж хуульчилж бэхжүүлсэн юм аа. Тэгэхээр одоо үндсэн хуульд энэ бол тусгалаа олоогүй байгаа асуудал учраас энийг бол шууд хориглосон онч гэдэг юм уу ийм агуулгаар тайлбарлах боломжгүй. Тэгэхээр одоо хууль зөрчөөгүй үндсэн хууль зөрчөөгүй гэдэг ийм тайлбарыг тухайн үед өгсөн байгаа. За тэгээ үндсэн хуулийн цэц бол 2016 онд ямар дүгнэлтийг одоо ямар үндслэлээр гаргасан бэ гэд тэгэхээр за Монгол Улсын үндсэн хууль заасан албан тушаалтнуудаас бол зөвхөн энэ ерөнхийлөгч үндсэн хуулийн цэцгийн даргаыг болвол ингэж нэг удаа хууль руу сонгож болохоор тусгайлан хуульчилсан юм байна. За харин үндсэн хуулийн 51-ийн 2 дахь хэсэгт бол улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчийг 6 жилийн хугацаагаар ерөнхийлөгч томилохоор буюу одоо тэр улируулж томилох эсэх асуудал болвол үндсэн хуулиараа аливаа хязгаарлалт тогтоогүй байна гэж ингэж үндсэн хуулийн цэц дүгнсэн. За гэтэл энэ шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15-ын 3 дахь хэсэгт улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчийг 6 жилийн хугацаагаар нэг удаа томилно гэж ингэж заасан нь өөрөө үндсэн хуулийн 51-р зүйлийн 2 дахь хэсгийг бол явцууруулсан гэж үзэх үндсэлтэй байна гэд ингээд зөрчсөн гэдэг ийм дүнлтийг одоо дунд суудлын уралдаанаас тухайн үед гаргаж ирсэн байгаа. Та бүхний мань мэдж байгаачлан дунд суудлын уралдаанаас гарсан одоо тэр шийдвэрийг бол улсын хурал танилцуулдаг. За тэгээ улсын хурал бол тухайн нүгэлтийг хүлээж авах уу үгүй юу гэдэг эсэх талаараа бас шийдвэр гаргадаг. Хэрвээ хүлээгээд авах юм бол одоо үндсэн хуулийн цэцгийн тухайн дунд суудлын уралдааны дүгнэлт маань бол одоо шууд хүчин төгөлдөр одоо юу болоод харин улсын хурал тухайн одоо цэцгийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэх юм бол үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаа бас зарлаад за тэгээ их суудлын хуралдааны тогтоол бол эцсийн шийдвэр ингэж болдог зохицуултаа шүү дээ. За тэгэхээр 2016 онд бол үндсэн хуулийн цэцгийн дунд суудлын хуралдааны тухайн дүгнэлтийг бол улсын хурлын 77 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрөөд за тэгээд үндсэндээ дээрх тэр нөгөө шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчийг одоо нэг удаа томилно 6 жилийн хугацаагаар нэг удаа томилно гэдэг одоо тэр заалтын нэг удаа гэдэг хэсгийг бол хүчингү болгож исэн юм байна. За ер нь бол 16 оны маргаан нь бол одоо нэг ийм агуулгатай гэсэн үг юм. За тэгээд 2026 онд бол маргаан үүссэн. За энэ 2026 оны маргааныг одоо танилцуулахаас өмнө бас нэг ийм процессын шинжтэй гэх юм уу тайлбарыг та бүхэн танилцуулъя. Үндсэн хуулийн цэцэд маргаан хэн шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15-ын 3-т бол
3 заасны дагуу одоо нөгөө өмнө одоо цэцгийн тэр шийдвэрээр хүчингү болсон хууль бусад шийдвэрийн заалтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээсэн гэж үзэж байгаа энэ маргааныг бол цэцгийн аль нэг гишүүний санаачлахаар цэц нөгөө хяналтын журмаараа хян шийдвэрлэж болно гэд 15-3-т заасан байдаг. За тэгэхээр үндсэндээ бол яг нөгөө ийм ердийн процессор биш одоо нөгөө дунд судлаа хийгээд улсын хурал руу танилцуулаад ингэдэг процессороо биш үндсэндээ шууд одоо хяналтын журмаар буюу их судлалын хуралдаанаараа тогтоол гаргадаг ийм процесстэй юм байна. За тэгэхээр за одоо ингээд маргаан руугаа орцгоё. За иргэний мэдээлэл бол юу байсан бэ гэд тэгэхээр за улсын хурлаас 2021 оны 1 сарын 15-ны өдөр баталсан энэ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36-гийн 7 дахь хэсэгт юугээд орсон бэ гэхээр улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчийг улсын дэд шүүх санал болгосноор ерөнхийлөгч 14 хоногийн дотор 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно гэд ийм заалт одоо батлагдсан байна. За энэ заалтын зөвхөн нэг удаа гэж заасан нь нөгөө нэг 2016 онд одоо үндсэн хуулийн цэц шийдвэрлэж гисэн одоо тэр агуулгатай одоо төстэй байна. За тэгээд энэ зөвхөн нэг удаа гэдэг заалт нь өөрөө Монгол Улсын үндсэн хуулийн 51-ийн 2 дахь хэсэгт заасныг бол нөгөө зөрчсөн байна гэдэг ийм одоо агуулгаар иргэнээс бол мэдээлэл гарсан байгаа юм. За тэгээд үүн дээр улсын хурлын итгэмжилсэн төлөөлөгч өөр томилогдсон хүн бол ямар тайлбарыг өгсөн бэ гэд тэгэхээр үндсэндээ бол энэ асуудлыг ингээд цэц 2016 онд бол шийдвэрлэсэн юм байна. За тэгээд одоогийн энэ шүүхийн тухай хуульд орсон заалтыг үзэхэд бол зөвхөн нэг удаа томилно гэд тэр 2016 оны нөхцөл байдалтай ер нь бол агуулгын хувьд ижилхэн ийм одоо зүйл болжээ. Тэгэхээр бол үндсэндээ үндсэн хуульд бол энийг нийцүүлэх арга хэмжээ авах ёстой байна гэдэг ийм тайлбарыг өгсөн. Буюу одоо үндсэндээ юу гэсэн бэ гэхээр одоо хууль тогтоогчийн зүгээс бол батлсан хуулийг одоо юу гэдэг юм хамгаалсан байр сууриас гэх юм уу энийг ийм учраас ийм үндслэл улмаас бид нар ингэж батлсан шүү гэдэг агуулгаар ер нь бол биш гэсэн. Тэгээ энэ бол бас ийм одоо сонирхолтой кейс болсон гэх юм уу. Ягаад тэгэхээр улсын хурлын итгэмжлэн төлөөлөгчийн одоо юу гэдэг логикийн хувьд те үүрэг нь бол батлсан хуулаа одоо ийм учраас үнцэл төрчөөгүй гэдэг агуулгаар бас юу гэдэг төлөөлөх ийм эрхтэй байгаад байдаг. Гэтэл бол энэ бол нэрэл буруу байж ч гэдэг юм уу ийм байр сууриас бас оролцсон одоо магадгүй айгу цөөхөн тохиолдлын нэг энэ удаа болж их шиг байна лээ. За тэгээд үнцөлийн цэц бол юу гэж дүгнсэн бэ гэд тэгэхээр за энэ удаагийн нөхцөл байдал буюу шүүхийн тухай хуулийн тэр 37-гийн 2 үлээ те шүүхийн тухай хуульд заасан зөвхөн нэг удаа гэдэг энэ хэсэг бол тэр 2016 оны шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан нэг удаа гэдэгтээ бол агуулга болоод үр дагаврын хувьд бол ижилхэн байна. Өмнө хүчингү болсон залтыг агуулгаар сэргээсэн гэж үзэхэр байна. За тийм учраас ингэж дахин сэргээсэн нь өөрөө үндсэн хуулийн цэцгийн шийдвэр эцсийн байх зарчмыг бол алдагдуулсан байна. За тэгээд үндсэн хуулийн 1-2-т заасан нөгөө ардчилсан шударгаас эрхчлөө тэгш байдал үндэсний хэв нэгдлийн ханга хууль дээдлэхэн төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн үндсэн хуулийн 67 дугаар зүйлд үндсэн хуулийн цэцгийн шийдвэр гармагцаа хүчин төгөлтөр болно гэж одоо заасныг бол тус зөрчсөн байна. Ийм учраас шүүхийн тухай хуульд заасан зөвхөн нэг удаа гэдэг хэсгийг бол хүчингү болгоно гэдэг ийм одоо тогтоол үндсэн хуулийн цэцээс 2026 онд гарсан байна. Тогтоол маань энэ хүрээд бас дуусаагүй. Уг тогтоол дээр бол тусгай санал гарсан байгаа. Үндсэн хуулийн цэцгийн гишүүдийн зүгээс одоо тухайн шийдвэртээ санал нийлээгүй байх юм бол тусгайлан тэр одоо юугаа бичгээр гаргаад тэгээд цэцгийн шийдвэрт хавсаргах боломж бол үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд байдаг. За үүний дагуу үндсэн хуулийн цэцгийн гишүүн мөнх сайхан тусгай санал гаргаад за тусгай саналыг нь үндсэн хуулийн цэцгийн гишүүндээ Ганбаатар дэмжсэн байгаа. Энэ тусгай саналыг танилцуулъя. Тусгай саналын тухайд бас нөгөө процессын шинжтэй гэх юм уу нэг зүйлийг бас тодруулж хэлэхэд legal infod орсон байгаа үндсэн хуулийн цэцгийн тогтоол дээр энэ тусгай санал маань бол нийтлэгдээгүй байлээ. За яагаад
тэгсэн боллоо гэдгийг нь бид хэд бас одоо сайн ойлгоогүй. За тэгээд харин энэ тусгай саналыг хаанаас одоо олж авч одоо та бүхэн танилцуулж байгаа вэ гэд тэгэхээр legal data гэд та бүхэн мэдэх бол энэ нөгөө хууль зүйн салбарын бүтээлүүд байршдаг ийм цахим сан байдаг. За тэр legal data-д бол бас энэ үнцөлийн цэцгийн болоод шүүхийн шийдвэрүүд ордог бас ийм тусгай хэсэг байдаг. Тэнд орсон энэ цэцгийн одоо тогтоолт маань бол яг энэ тусгай саналын хэсэг хавсрагагдсан байсан. Тэгэхээр тэндээс та бүхэнд бас одоо их сурвалж болгож танилцуулж байгаа шүү. За тэгээд мөн тэр legal data-гийнхаа линкийг бид description хэсэгт холбоцсон байх болно. За тэгээд энэ тусгай санал бол юу гэж аавэ гэд тэгэхээр үнцөлийн цэцгийн их судлалын бүрэлдэхүүний олонхын саналаар гаргасан шийдвэрт бол хүндэтгэлтэй хандж байгаа боловч одоо энэ 2026 оны 03 дугаар тогтоолтой санал нийлэхгүй байгаа учраас үнцөлийн цэцэд маргаан шийдвэрлэх ажиллагааны 3-7-д одоо тэр зөвлөдөх тасалгаанд олонхтой санал нийлээгүй гişүүн саналаа тусгаалan бичгээр гаргаж цэцгийн шийдвэрт хавсрана гэдэг заалтын дагуу бол тусгай санал гаргаж байна гэж ингэж хэлж байгаа. За тэгээд тусгай саналын одоо хэсгээ танилцуулах юм бол энэ нөгөө маргааныг одоо агуулгын хувьд одоо тайлбарлсан байгаа. Гэхдээ юу гэж хэлж байгаа вэ гэд тэгэхээр үнцөлийн цэцгийн шийдвэрээр хүчингү болсон заалтыг дахин сэргээсэн эсэх маргааныг бол ердийн шийдвэрлэлтгээс өөр буюу юм хоёр шаттай шалгах ёстой юм а гэж ингэж хэлж байгаа. Нэгдүгээрт бол яг нөгөө хүчингү болгосон заалтыг дахин сэргээсэн нүү гэдгийг дүгнэх ёстой. За тэгээд хэрвээ дахин сэргээгүй байна гэдэг дүгнэлт гарах юм бол энэ хүрээж шалгалах маань дуусна. Харин дахин сэргээжээ гэж үзэх юм бол харин тэгвэл тэр заалт чинь үндсвэл зөрчсөн юм уу гэдэг ийм хоёр зүйлийг энэ маргааны хувьд бол ийм төрлийн маргааны хувьд бол тий шалгах ёстой маа гэж ингэж хэлдэг. Энэ тусгай санал маань ийм хоёр хэсэгтэй болоод эхэлж байгаа. Яг нөгөө саяны тайлбарсан ийм хоёр алхмынхаа хүрээндтэй. За эхнийх нь бол үнцөлийн цэцгийн шийдвэрээр хүчингү болсон заалтыг дахин сэргээсэн эсэх гэдэг ийм хэсэг байгаа. Үнцөлийн 64-ийн нэгдэх хэсэгт бол үнцөлийн цэц бол үнцөлийн биелэлтэд дээд хяналт тавих түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага за тэг үнцөөллийг чандлан сахиулах баталгаа мөн гэж заасан. За түүнчлэн үндсэн хуулийн 66-гийн 4 дахь хэсэгт бол за цэг гэж явжгаад үндсэн хуульд нийцээгүй гэж үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал цохих хууль зарлиг батламж шийдвэр нь хүчингү болно гэж заасан. Тэгэхээр уг заалтуудын логикийг нь одоо хараад тайлбарлах юм бол тий үндсэн хуулийн цэцгийн шийдвэрээр хүчингү болсон заалтыг дахин сэргээсэн байна л гээл одоо тэр ганцхан ийм үндслэлээр бол энэ чинь үндсэн хуулийн зөрчил болно гэж үндсэн хууль заагаагүй байна. Үндсэн хуульд нийцээгүй гэж үндсэн хуулийн цэц шийдвэр гаргах юм бол өөрөө хүчингү болох ийм зохицуулттай байна. Тэгэхээр болвол энэ үндсэн хуулийн цэцгийн шийдвэрээр хүчингү болсон заалтыг дахин сэргээснийг үндсэн хуулийн зөрчил гэж шууд үзэхгүй. Харин давхар нөгөө тэр сэргээсэн байх юм бол тэр заалтчаа өөрөө үндсэн хуульд нийцсэн юм уу үгүй мүү эсхийг бас ингэж хянан шийдвэрлэх ёстой юм байна шүү дээ гэж ингэж тайлбарлаж байгаа. Ингэхдээ одоо мөн юу гэж тайлбарлалт үгүй гээд тэгэхээр цэцгийн одоо өмнө гарч исэн хид хідэн ийм дүгнэлтүүдийг дуртаад одоо тухайлах юм бол нөгөө та бүхэн бас мэдж байгаах сонгуулийн холимог тогтолцоотой холбоотой бол нөгөө маргаан шийдвэрлэжсэн тогтоолуудыг дурддаг. 2016 онд юу гэжсэн бэ гэд тэгэхээр сонгуулийн тухай хуулийн энэ холимог тогтолцоо нь өөрөө үндсэн хуулийн хууль заасан шууд сонгох эрх болон бусад заалтыг зөрчсөн гэж үзэжсэн. За харин 2020 онд бол юу гэсэн бэ гэд тэгэхээр үндсэн хуулийн үзэл баримтлал за тэгээ иргэд нийтээр чөлөөтэй тэг шууд сонгох эрхийн төр одоо үзэл санааны үндсэн дээр сонгуулийн холимог тогтолцоо маань өөрөө үндсэн хуулийг зөрчөөгүй байна гэж ингэж өмнөх дүгнэлт бол энэ холбогдох заалтуудыг хит явцууруулан тайлбарлаж ийжээ гэж ингэж одоо өмнөх шийдвэрээ бас засаж явж исэн тохиолдол ч гэсэн байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэд тэгэхээр өмнө шийдвэрлсэн тэр одоо заалтыг агуулгаар сэргээсэн байна агуулгаар нь сэргээчтэй гээл ганцхан үүсгэн зүйлд заасан тэр одоо зарчимдаа нийцэхгүй байна. Эргээд одоо агуулгаар нь дахин сэргээсэн байх юм бол за тэгвэл энэ агуулгаар нь дахин сэргээсэн гэдэг заалт чинь үндсэн хууль зөрчсөн юм уу үгүй мүү гэдгийг шалгах ёстой байна шүү дээ гэж хэлдгээ. За тэгээд
Энэ маргааны хувьд бол 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно гэдэг энэ 16 оны болон одоо энэ удаа үүсэж байгаа энэ маргаануудын заалтууд нь бол үндсэндээ төстэй ерөнхий улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчийг улираан буюу дахин томилохгүй гэдэг ийм ижил утга санаатай байгаа учраас энэ нь бол дахин сэргийсэн гэж бол үзэх юм байна. Энэ нөгөө ихний алхмынхаа хүрээнд гэж ингэж хэлж байгаа. Хоёр дахь алхам руугаа ордог. За харин тэгвэл одоо энэ үндсэн хуулиар улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчийг улираан буюу дахин томилохыг ер нь зөвшөөрсөн юм уу үгүй мүү гэдэг ийм одоо шалгалтыг хийх ёстой гэж ингэж хэлдэг. За тэгээ энэ шалгалтыг хийхдээ бол нөгөө хууль тайлбарлах 4 аргаар тайлбарлсан байлээ. За тэгээд энэ 4 аргыг нь дурдах юм бол үгчилсэн тайлбар, түүхчилсэн тайлбар, за тэгээд зорилгын тайлбар болон системчилсэн тайлбар гэдэг ийм 4 тайлбарыг яг энэ маргааны хувьд хийсэн. Хууль тайлбарлах аргуудыг яг ийм нэг кейс дээр одоо энэ бүгдийг нь ашиглаж тайлбарласан айгүй ийм сонирхолтой хэсэг байсан учраас би бас энэ одоо оюутнууд гэх юм уу судлаачид энэ чиглэлийг сонирхон судалдаг хүн болгон бас тусгай саналыг бас бүхэлд нь яг үг бүршлэн уншаасаа гэж бас хувьдаа хүссэн. За тэгээд илүү одоо товч байдлаар та бүхэнд одоо ярьж өгөхөд те. За нэгдүгээрт бол үгчсэн тайлбарыг хийдэг. За үгчсэн тайлбар гэдэг нь бол юу хэлж байгаа вэ гэд тэгэхээр хууль тогтоомжийн заалтын бичвэрийг бол үгийн шууд утгаар нь тодтогч тайлбарладаг ийм арга. За энэ арга нь бол үндсэндээ тэр нөгөө хилцүүн шинжлэх ухааны ололт үр дүнг ашиглаад одоо тухайн хуулийг ингэж одоо хуулийн заалтыг тайлбарлахыг ингэж ойлгодгоо. За тэгвэл үгчсэн тайлбараар үндсэн хуулийн 51-ийн 2 дахь хэсгийг тайлбарлаад үзье те. Тэгэхээр юу гэж байгаа вэ гэхээр ерөнхий шүүгчийг улсын дэд шүүхийн санал болгосноор гишүүдийн дотроос 6 жилийн хугацаагаар ерөнхийлөгч томилно гэдэг ийм текст байгаа тий. Тэгэхээр улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчийг улираан томилох эсхийг ерөөсөө энд үгчилж тусгаагүй байна гэж байгаа. За тэгэхээр өөрөөр хэлэх юм бол үндсэн хуулийн энэ зохицуулалтад улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчийг улируулан томилох эсэх асуудалд үндсэн хуулиар бол аливаа хязгаарлалт тогтоогоогүй байна гэд ингээд түүнийг нь зөвхөн нэг удаа томилох агуулгаар хуульчилахыг одоо хориглосон гэдэг ийм агуулгыг шууд бол илэрхийлэхгүй байна. За тэгэхээр үгчсэн тайлбар бол одоо энэ хүрээл зогслоо те бид нарт бол шууд нарийн шийдэл бол өгч чадахгүй байна буюу үгчсэн тайлбарыг одоо тайлбар хийхэд маргаан үүсэх юм бол за түүн дээр түүхчилсэн зорилгын болон системчилсэн гэд дараагийн өөр одоо ийм тайлбаруудыг хийх одоо ийм логик байдаг гэж хэлж байгаа. За тэгээд дараагийн тайлбарын арга буюу түүхчилсэн тайлбарын арга руу орж байгаа маа. За түүхчилсэн тайлбар гэдэг нь ер нь хууль тогтоомжийн заалтыг тухайн одоо тэр түүхэн цаг үеийн зорилго шаардлагатай нь уялдуулж ингэж тайлбарладаг арга. За тэгэхээр үндсэн тэр хуулийн төслийг хэлэлцэх үед, батлах үед түүнийг одоо хэрхэн ойлгож исэн бэ гэдгийг нь одоо юу гэдэг нээж одоо судалж илрүүлдэг арга гэх юм уу те. Хэдийгээр энэ арга маань тухайн үед батлахтаа ингэж исэн бэ, ингэж ойлгож исэн бэ штэ гэдг нь батсны дараа хэрэгжүүлэхдээ ингэж одоо хэрэгжиж штэ гэдгийг ингэж шууд тайлбарлаж өгөхгүй боловч энэ бол харгалзан үзэх чухал нэг их сурвалж болдго юм а гэж ингэж бичсэн мэлээ. Үндсэн хуулийн төслийг хэлэлцсэн улсын баг хурлын болон ардын хурлын хуралдааны тэмдэглэлүүдийг энд бол маш нарийн иш татсан байлээ. Яг холбогдох хэсгүүдийг нь. За тэгээ энийг нь маш товч ингээ хураангуулад үзэх юм бол эхлээд хэлэлцэхтэй бол те улсын дэд шүүхийн шүүгч болон ерөнхий шүүгчийг ингэж нөгөө заагалж ялгалахгүйгээр ер нь хугацаагүй томилохоор ингэж тусгаж исэн юм байна лээ. За гэхдээ хилцүүлгийн явцад бол 6, 8, 10, 12 жилийн хугацаатай байна мэн гэдэг ийм саналууд ер нь гарч исэн юм байна. За тэгээд хэд хэдэн удаагийн ер нь ийм янз янзын хилцүүлгийн үр дүнд болохоор энэ улсын дэд шүүхийн шүүгч ерөнхий шүүгчийг чинь бас ийм ялгаатай одоо зохицуулах хэрэгтэй байна гэдэг ийм дүгнэлтэнд хүрж исэн гэж байгаа байхгүй юу. За тухайлах юм бол улсын дэд шүүхийн шүүгчийг бол хугацаагүй томилох одоо ёстой гэдэг дүгнэлтэнд хүрч исэн байгаа. Ингэхдээ юу гэсэн бэ гэхээр шүүгчийн хараат бус байдал үйл ажиллагаанда итгэлтэй байх, түүнийхээ дагуу хинээс ч хамааралгүй шахалтгүй байх зөвхөн хуультай захирагдах баталгаа болж чадах юм байна. Одоо улсын дэд шүүхийн шүүгчийг хугацаагүй томилох нь хугацаа хэрвээ тогтоогод өгөх юм бол магадгүй тэр томилогдсон этгээдтэй тал засах гэдэг юм уу те ийм нөхцөл байдал үүсэх юм байна. Тийм учраас дэд шүүхийн шүүгчийг бол одоо хугацаагүй томилох нь зүйтэй байна. За харин одоо ерөнхий шүүгчийн хувьд бол хугацаагүй томилох бус харин тэр одоо дэд шүүхийн шүүгчид бүгдээрээ хугацаагүй томилж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хугацаагүй томилж байгаа шүүгчид
дотроосоо ингээд ээлж дараалан аль нэгнийгээ ерөнхий шүүгчээр томилжих ийм зарчим шилжүүл зүйтэй гэдэг ийм одоо дүгнэлтийг бас тухайн үед Улсын баг хурлын хууль зүйн байнгын орооноос гаргаж өгч ирсэн юм байна. Уралдааны тэмдэглэлүүд энтрээс хараад үзэх юм бол энэ үндсүүлийн 51-р зүйлийн 2 дахь хэсгийг нь болохоор Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа болвол сонгохоор ингэж ойлгож баталсан гэж үзэж болохоор байна гэж түүхчилсэн тайлбар хийгээд үзэх юм бол дараад нь бол зорилгын тайлбар бас хийдэг. За зорилгын тайлбар гэдэг нь бол хууль тогтоомжийн заалтын тэр зорилгыг нь түүний агуулга, үзэл баримтлал, зарчимд нь нийцүүлээд одоо ингэж тайлбарлахыг зорилгын тайлбар гэж одоо хэлдэг. За тэгээ үндсүүлийн заалтыг тайлбарлахдаа бичвэрийн үгийн шууд утгыг ашиглахаас гадна тухайн заалтыг зорилгод нийцсэн байдлаар утгажуулах шаардлагатай гэж ингэж үздэг. Үндсүүлийн 51-р зүйлийн 2 дахь хэсэг бол ерөнхий шүүгчийн томилгоотой холбоотой ийм хэсэг байгаа. За тэгэхээр ер нь энэ томилгоотой холбоотой хэсэг чинь үндсүүлээр хамгаалагдсан тэр ямар зарчим, ямар одоо тэр чухал зүйлийг хамгаалах гээд байгаа вэ гэдгийг нь аваад үзэх юм бол шүүхийн ерөнхий шүүгчийн томилгоо шүү дээ. Тэгэхээр мэдээж тэр үндсүүл тусгалаа олцсон байгаа. Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг баталгаажуулах одоо тэр зорилготой нь ингэж уялдуулж тайлбарлах ёстой болж таарна гэсэн үг те. Зорилгын тайлбар хийх юм бол за тэгэхээр ер нь энэ шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус байдлыг хангах энэ зорилгын хүрээнд тайлбарлах гад үзэх юм бол зүйлийн 49-ийн 1-р хэсэгт шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана гэж заасан. За тэгээд мөн одоо бусад холбогдох хэсгүүдэд бол шүүгч хараат бус байна, шүүх бие даасан байна гэдэг ийм зарчмуудыг бол тус баталгаажуулж өгсөн байдаг. За тэгэхээр үндсүүлийн 51-ийн 2 дахь хэсэгт болвол те ерөнхий шүүгчийг улираж томилхыг хэрвээ зөвшөөрсөн гэж үзэх юм бол дахиад томилогдох хүсэлтэд одоо тэр томилогдсон хүн маань хөтлөгдөх те улмаар өөрийг нь томилох тэр эрх бүхий этгээдийн нөлөөнд автах ийм эрсдэлтэй байна. Үндсүүлийн 51-ийн 2 нь бол ингэж дахин томилогдох боломжийг нь олгосон гэж 51-ийн 2-ыг тайлбарлах юм бол эн чинь нөгөө үндсүүлийн тэр гол зорилго буюу те шүүгчийн хараат бус байдалд бол харшилгаар байна гэж байгаа те. Түнчлэн Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн бүрийн эрхийн хугацаа 6 жил байх байна те. Гэтэл энийг улирын томилхыг зөвшөөрөх юм бол нэг хүн 12 за 18 гэд түүнээс ч урт хугацааны ерөнхий шүүгчээр ажиллах боломж бүрдээд одоо тэр хүний нөлөө улам бүр хүчтэй болоод түүнийг уруулан ашиглах за эсвэл энэ бие даасан хараат бус байдлыг алдагдуулах эрсдлийг нэмэгдүүлэхээр байна те. За харин 51-ийн 2 дахь хэсгийг бол улирын томилхыг хоригдсон гэж тайлбарлах юм бол шүүгчийн хараат бус байдал бие даасан байдалд бол илүү одоо түүнийг баталгаажуулахаар байна. Тэр зорилгод илүү их хүрэхээр тайлбар байна гэж ингэж хэлдэг. Учир нь ерөнхий шүүгчийг улирын томилогдох боломжгүй учраас дахин томилогдох сэтэл тухайн хүнд үүсэхгүй мөн тэр нөгөө томилох эрх бүхий этгээдийн нөлөөнд орох эрсдэл нь бол буурахаар байна. За мөн ерөнхий шүүгчийн бүрийн эрхийн хугацаа дуусахаар тухайн ерөнхий шүүгч нь Улсын дээд шүүхийн шүүгчээр үргэлжлүүлж ажилтдаг ийм зохицуулалттай учраас шүүгчийн хараат бус байдлын баталгаа бол алдагдахгүй байна гэж байгаа. За түүнчлэн нөгөө дээд шүүхийн шүүгч маань бол 6 жилийн хугацаагаар ерөнхий шүүгч маань 6 жилийн хугацаагаар томилогдож байгаа. Тэгэхээр энэ 6 жил гэдэг маань өөрөө хит богино хугацаа биш учраас тухайн ерөнхий шүүгч бол өөрийнхөө бүрийн эрхийн одоо хүрээнд манлайлан ажиллаж тийм үр дүн бол гаргах боломжит хугацаа байна гэж ингэж хэлдэг. За тэгээд энд бас нэг сонирхолтой одоо статистик гэх юм уу яг нөгөө салбарын хүмүүс бол мэддэг байх. Одоо бусад хүмүүс маань бол ийм статистиктэй нэг ойр байгаад байдаггүй шүү дээ тий. Тэгэхээр 1992 оны үндсүүл батлагснаас хойш 2021 он хүртэл бол Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр үндсэндээ 5 одоо ийм шүүгч одоо томилогдсон ажиллаж байсан юм байна. Ерөнхий шүүгч болж. За тэгээ энэ 5-аас бол нөгөө нэг одоо 2016 оны миний өмнө хамгийн ихэнд танилцуулсан тэр үндсүүлийн цэцгийн дүгнэлтийн дагуу нэг удаа гэдгийг нөгөө хүчингү болгосны дараа тухайн үед ерөнхий шүүгч хийжсэн хүн одоо улиран томилогдож исэн. Бусад тэр 4 хүн нь бол дандаа нэг удаа ажиллаж исэн. Ийм бас статистик байт юм байна. Тэрийг дурдсан мэлээ. За тэгээд ер нь бол энэ Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг улиран томилох хэсгийг илэрхий тодорхой үндсүүл зохицуулаагүй учраас ер нь энэ хууль тогтоогч шүүхийн бие даасан шүүгч хараат бус байх энэ үндсүүлийн зарчмыг аль илүү баталгаажуулах одоо боломжтой тэр зохицуулалтаар нь одоо нэг л удаа томилогдно гэж ингэж хуульчилсныг бол ямар ч буруудах үндэслэл
байхгүй байна гэж ингэж хэлж байгаа зорилгын тайлбарын үүднээс тий. Тэгээд мөн энэ улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилох зохицуулалт маань өөрөө олон улсын сайн туршлагад нийцэж байна гэд олон улсын хэд хэдэн сайн туршлагыг бол нарийн дуртаж өгсөн байна лээ. За энэ маань бол ингээд 3 дахь тайлбар. За сүүлийн тайлбар буюу системчилсэн тайлбарыг хийдэг. За ингэхдээ системчилсэн тайлбар гэдэг маань бол яг хуу хуулийн заалтыг ингээд дангаараа ямаа нэг одоо энэ заалтыг хараад тайлбарлаж болох юмаа гэж тайлбарлахаар бас учир дутагдaltaй. Яагаад тэгэхээр тэр хуулийн хэсэг маань бол нэг бүхэл бүтэн хуулийн нэг заалт болдог учраас одоо тэр заалтыг бусад заалттай нь харилцан хамааралтайгаар бүтцийнх нь нэгдмэл тэр байдлыг нь одоо хангаж зэгцтэй тайлбар хийхийг бол системчилсэн тайлбар гэж нэрлэдэг байдаг. За тийм ийм учраас үндсүүлийн зохицуулалтыг бол ингэж цогцоор нь системчил тайлбарлах шаардлагатай юм а гэж ингэж хэлдэг. За энэ хүрээнд бол системчилсэн тайлбарын хүрээнд улсын дэд шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч болон энэ бусад одоо юу гэдэг улсын хурлын гишүүн дарагч гэдэг юм уу, шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн дарагч гэдэг юм уу, шүүхийн цахилгаан орооны гишүүн дарагч гэдэг юм уу те энэ одоо бүрийн эрх чиг үүргүүдийг ингэж харьцуулж цогцоор нь тайлбарлах шаардлага одоо энэ системчилсэн тайлбарын хүрээнд үүсэж байна гэж ингэж хэлдэг. За ингэхдээ бол энэ ер нь үндсэн хуульд заасан энэ одоо эрх мэдэл гэдэг юм уу те албан тушаал гэдэг юм уу эднэрийг ингэж ийм яаж томилогдож байна, хаанаас одоо тэр эрх мэдлийн одоо легитим шинжээ олж авч ийн гэдгийг нь тайлбарладаг те. За ингэхдээ юу гэж байгаа вэ гэхэд тэгэхээр хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл буюу одоо парламент болон одоо засгийн газар тий манайхаар бол хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл нь өөрөө хаанаас одоо энэ легитим шинжээ олж авч ийн гэхээр ардчилсан сонгуулиас олж авдаг. Үндсэндээ нөгөө төрийн эрх мэдэл ард түмнээс уг сурвалжтай учраас улсын хурал нь бол сонгуулиар бүрддэг шүү дээ тий бүх нийтийн. За тэгээд засгийн газар нь бол бүх нийтээс бүрдсэн тэр улсын хурлын олонхын итгэл дээр тулгуурлаж бол засгийн газар томилогддог. За харин шүүх эрх мэдэл бол энэ хоёроос арай өөр байгаа гэдэг. Сонгуулиар бус харин хууль дээдлэх ёсыг хэрэгжүүлж байгаагаараа легитим шинжээ олж авдаг гэж хэлж байгаа. За иймээс бол шүүгч хэрэг маргааныг шийдвэрлэхдээ нөгөө нийтийн санаа бодолч гэдэг юм уу те нийтэд юу таалагдах вэ гэдэгт одоо захирагдаж одоо эсвэл бусад тэр албан тушаалтны нөлөөнд автаж болдоггүй буюу гагцхүүл хуульд захирагдах ийм шинжтэй байдаг. Тэгээ ийм учраас шүүх бол бие даасан байх ёстой. Шүүгч бол хараат бус төвийг сагсан байна гэдэг ийм одоо зарчмууд бас эндээс ургаж гарч ирж идэг гэж ингэж тайлбарладаг. Ийм учраас хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагын албан тушаалтнуудыг улираан томилох эсэх асуудал дээр бас л одоо тэр нөхцөл байдлыг харгалзаж үзээд ялгаатай ингэж тодорхойлогддог гэж хэлж байгаа. За улсын хурлын гишүүний тухайд бол тий одоо нөгөө хууль тогтоох эрх мэдлийн хувьд бол Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд одоо бүх нийтээрээ чөлөөтэй шууд сонгох эрхийн үндснээр бол 4 жилийн хугацаагаар сонгодог. Мэдээж улсын хурлын гишүүн нь бол ард түмний элчийн хувьд одоо хийсэн ажлыг сонгогчдод үнэлээд одоо сайн ажилласан гэж үзэх юм бол тэр чинь улируулн одоо сонгох тийм боломжтой байдаг гэж байгаа. За мөн одоо юуны хувьд бол засгийн газрын хувьд бол мэдээж тэр нөгөө бүх иргэдээс одоо бүрдсэн одоо парламентад тухайн засгийн газарт ажиллаж исэн одоо сайдч гэдэг юм уу те сайн ажилласан гэж үзэх юм бол тэр парламент тэр сайдыг дахиж томилох боломж бол нээлттэй байдаг. Тэ нөгөө өмнө одоо дурдсан тэр шинжид үндэслээд за тийгвэл шүүгчийн хувьд бол юугаар өөр болоод байдаг вэ гэд тэгэхээр тэр нөгөө шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар, туршлага, ёс зүйн шалгуур болгоод шүүгчийг бол хуульчид дундаас шилж сонгосны үндсэн дээр одоо тэр нөгөө тэтгэвртэй гарах хүртэл нь буюу те хугацаагүйгээр томилох замаар гагцгүй тэр хуульд захирагд нь хараат бусаар ажиллана гэдэг ийм баталгааг бол шүүгчид бүрдүүлж өгдөг. За тэгээд түншлэн аль ч шатны шүүхийн ерөнхий шүүгчийн бүрийн эрхийн хугацаа сонгох эсвэл томилох журам нь өөрөө шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус байдлын зарчимд бол нийцчих ёстой гэж байгаа. За тиймээс үндсэн хуулийн 51-ийн 2 дахь хэсэгт улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчийг улируулан томилохыг зөвшөөрөөгүй гэж ойлгох нь өөрөө энэ шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус байдлын зарчимд илүү нийцнэ гэж ингэж хэлдэг. За тэгээд одоо ер нь энэ үндсэн хуульд заасны дагуу тэг чиг үүргээ хинээс ч хараат бусаар хэрэгжүүлэх ийм үүрэгтэй албан тушаалтны хувьд бол улируулан томилохгүй байх зарчим ер нь
үйлчлэн гэж ингэж тайлбарладаг. За энийг нотлохтой бол одоо шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн сахилгын хорооч гэдэг юм уу те. Энэ одоо чиг үүргүүдийг аваад үзэх юм бол дахин томилохгүй байх агуулгаар хуульчиж өгсөн байдаг. Тэгэхээр энэ одоо улсын дэд шүүхийн ерөнхий шүүгч бол энэ хараад бусаар чигүүргээ хэрэгжүүлж ажиллах ёстой учраас энийг бол 51-ийн тэр хоёрыг улируулан томилохгүй байдлаар зохицуулсан гэж ойлгоно гэж ингэж хэлдэг. За тэгээд нэмэх нь нөгөө нэг энэ дунд бас нэг зүйл нөгөө одоо тайлбарлагдахгүй хаягдаад яваад байгаа зүйл дээр бас энэ тусгай саналаар бас тайлбар өгдөг. Ингэхдээ юу гэдэг вэ гэхээр нөгөө нэг 16 онд иргэн маргаан үүсэхдээ үгүй энэ цэцгийн гишүүнийг нөгөө одоо томилохдоо зөвхөн нэг удаа улируулж томилж болно гэснийг чинь эн чинь бас үндсэн хуульд одоо нийцээгүй байна гэж үзээд одоо юу ажилласан шүү дээ хүчингү болгож ирсэн. Тэгэхээр эн чинь ер нь ялгаатай мүү үгүй мүү гэдгийг бас тайлбарладаг. Үндсэн хуулийн цэцгийн ер нь гишүүн дарга за тэгээ улсын дэд шүүхийн гишүүн даргын тэр томилгоо одоо хэрэгжүүлэгчийг үүрэг за тэгээд нөгөө томилогдож байгаа хугацаа зэргийг ингээд харьцуулаад үзэх юм бол эн чинь бас ийм ялгаатай эсхийг нь ер нь тогтоох ёстой гэж ингэж хэлдэг. За тэгээд 50 үндсөлийн 51-ийн 2 дахь хэсэгт болохоор улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчийг гишүүдийнхэн дотроос 6 жилийн хугацаагаар ерөнхийлөгч томилно гэж заасан байдаг бол харин үндсөлийн 65-ын 3 дахь хэсэгт үндсөлийн цэцгийн дараагаар 9 гишүүний аль нэгийг 3 жилийн хугацаагаар гишүүдийн олонхын саналаар сонгоно гэж ингэж сонгоно гэж заагаад түүнийг нэг удаа улируулан сонгож болно гэж ингэж заасан байдаг гэж байна. За тэгэхээр зөвхөн үндсэн хуулийн цэцгийн гишүүд үндсэн хуулийн цэцгийн даргаыг олонхын саналаараа сонгоод энэ дотор бол бусад аливаа байгууллага албан тушаалтнаас хамааралгүй шийдвэрлэж байгаа тул үндсэн хуулийн цэц түүний гишүүний хараа тус байдалд бол сөрөг нөлөө үүсэх эрсдэл нь бага байдаг. За мөн үндсэн хуулийн цэцгийн даргын бүрэн эрхийн хугацаа 3 жил буюу нөгөө харьцангуй богино байдаг тул үндсэн хуулийн цэцгийн гишүүдийн олонх бол түүнийг улиран сонгохыг үндсэн хууль зөвшөөрж байгаа нь бол дахиад 3 жилээр нэмэгдэж ажиллах боломжтой. Энэ нөгөө нийлбэр дүнгээрээ ажиллах нийт хугацаа нь бол 6 жилээс илүүгүй байна. За харин улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчийн хувьд бол нөгөө олонх дотроос санал болгож байгаа ч гэсэн ерөнхийлөгч томилж байгаа гэдэг утгаараа энэ дунд нөгөө хараат бус байдлыг нь алдагдуулах одоо юм категори шууд ороод ирж байгаа гэсэн үг те. Цэцгийн тухайд бол дотроосоо шууд сонгоод баталгаажчихдаг бол улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчийн тухайд дотроосоо одоо санал болгоод ерөнхийлөгч томилдог буюу нөгөө өөр эрх мэдлийн оролцоо энд бас байгаад байгаа учраас хараат бус байдлыг алдагдуулах эрсдэл нэгдүгürt байгаад байдаг. За тэгээд дэд шүүхийн ерөнхий шүүгчийг 6 жил буюу харьцангуй урт ингэж хугацаагаар томилдог. Хэрвээ улиран томилоод явчих юм бол энэ ч нөгөө 12 жил, 18 жил гээд ингээд айгүй урт сунаад явах боломжтой. Тэгээ ийм учраас энэ улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчийг улиран томилохыг хориглох нь өөрөө нөгөө хараат ус байдлыг нь хамгаалах ийм зайлшгүй шаардлага байна. Яг энэ нөгөө үндсэн хуулиар зөвхөн нэг удаа сонгоно, эсвэл нэг удаа улируул сонгоно гэдэг энэ одоо зохицуултуудыг яг үхжилж тусгасан зарим албан тушаалтанд тавьсантай адил хязгаарлалтыг энэ 51-ийн 2 дахь хэсэгт үхжилж тусгаагүй байна гэдэг үндслэлээр улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчийг улиран томилохыг хуулиар хориглож болохгүй гэх нь бол өрөөсгөл байна. Өөрөөр хэлэх юм бол энэ үндсэн хуулийн 51-ийн 2 гэдэг заалтыг түүхчлэх, зорилгоор тайлбарлах, эсвэл системчлэх гэдэг энэ аль ч аргуудаар тайлбарлсан өөрөө улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчийг улиран буюу дахин томилохыг хориглох ийм одоо утгыг илэрхийлж ийм одоо үр дүнд хүрч байна. Ийм учраас энэ маргаан бүхий заалтаар улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчээр улиран томилохыг хориглож түүний хараат бус байдлыг баталгаажуулахад одоо энэ нөгөө шүүхийн тухай хуулийн холбогдох заалт нь бол улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчээр улиран томилохыг хориглож түүний тэр хараат бус байдлыг баталгаажуулахад чиглэсэн байгаа учраас үндсэн хуулийн 51-ийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэхгүй гэдэг ийм тусгай саналыг бол гаргасан байгаамаа. За тэгээд энэ хүрээд бол яг энэ 2026 оны 03 дугаар тогтоол маань бол дуусж байгаа. Ингээд нөгөө тусгай саналтай нь бас та бүхэн танилцууллаа. Тэгээ сонирхолтой дугаар ирж өгсөн Мегада баярлалаа. Ерөнхийдөө бид нар өмнө хэлсэнчлэн энэ цэцгийн шийдвэрийг яг байгаагаар нь одоо ярьж та бүхэнд ингэж сонирдуулж байгаа. Тэгээд нөгөө цэцгийн шийдвэрийг бүрийхээр унших боломжгүй тохиолдолд манай подкастыг сонсоод нөгөө цаг хугацаагаа хэмнэх тэгээд давхар мэдээлэл авах хичээл бүгдтэй юм болов уу гэж бодлоо. За тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа.